Сайн байцгаана уу? Дараагийн влог эхэлж байна. Энэ удаагийн влогоор бид нэр дэлхийн хамгийн нарийнхан байшинг үзнэ. Герман улсын Хановер хотын Линден Лима дүүргийн Дайсташт хаасад ирэлээ. Ийм нарийнхан. Айгуу сонио ийм нарийг байж болох уу? Яаж вэ? Энэ тухай өнөөдрийн влог үргэлжлэх болно. За гудамжны зүгээр ийм орон сууц байгаа. За зузааны ноход ийм нарийнхан одоо бараг метр хүрэх юм уу да гэмээр. Тэгээд одоо хідүүлээ ингээд хараад үзэхэд бараг нэг алхам зайтай л биш шүү дээ. Бараг алцаа хүрхгүй. Энэ байшин тэгээд нэрийн ийм нарийнхан бол яаж дотор нь хүмүүс амьдртыг тэр харалтаа айгүй олон сонхтой. За одоо хідүүлээ тэгвэл энэ байшин яагаад ийм нарийнхан тухай шалтгааныг харуулъя та бүхэнд. Үндэ энэ байшин нарийнхан биш ээ. Ингээд жоохон зүүн тийш яваад харангууд энэ байшин гурвалжин байшин байсан юм аа. Та нүд харагдах өнцгөөс болж хууртагдлаа заа ёо. Энэ бол харагдах өнцгөөс нарийнхан харагдаж байгаа боловч өндөө зүгээр гурвалж. За одоо бүгдээ гарцаа гараад харъя. За тэр харж байна. Зүгээр л гурвалжин байшин. Тэгээ нэг талыг харагдав. Яг ингэхээр л нарийнхан ингэхээр ингээд яг үнэн хэрэгтэй ийм байсан юм аа. Одоо энэ харалтаа ийм гурвалжин байсан байна. За тэгвэл Google Maps дээр энэ байшингийн хэмжээ нь хэлбэр нь энд байна. Яг энэ зурвалжин байсан зүгээр нэг тал нь зүгээр иймэрхүү яг 1 метрийн зайтай нарийнхан болохоор ингэж харагддаг. Яг ингээд жоохон явангууд энэ арт тал, нууц арт тал нь харагдаж байна. Тэгэхээр энэ байшин гурвалжиндөө хэлбэртэй бөгөөд нэг тал нь л ийм нарийнхан байдаг. Тэгээ харагдах өнцгөөс шалтгаалаад үнэхээр нарийнхан харагдаж болно.